Боловсролын зээлийн сантай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар авилгатай тэмцэх газар хандаж байгаагаа Боловсролын зээлийн сангийн албаны даргасан Сэлэгмаа мэдэгджээ. Боловсролын зээлийн сангийн зээлээр 2010 оноос хойш нийтдээ 421 суралцагч дэлхийн шилдэг ихтэй сургуульд сурсан бөгөөд тэдний 93% зөрчилтэй байсныг тэрээр хэлж байгаа юм. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад сургах шийдвэрийг боловсрол шинжилгээ ухааны сайд гаргадаг. Гэтэл тусангаас олгосон зээл болон зээлийг тэглэх тушаал нь хууль бус байна гэж боловсролын зээлийн сангийн албаны даргасан Сэлэгмаа мэдээлсэн юм. Тиймээс тус шийдвэрийг гаргасан үеийн боловсрол шинжилгээ ухааны сайд боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж байгаа гард боловсрол шинжилгээ ухааны яаманд ажиллаж байсан төрийн нарийн бичгийн дарга Цэдэв Сүрэн болон бусад нэр бүхий албан тушаалтныг шалгуулах хүсэлтийг авилгатай тэмцэх газарт гаргаж байгаа байна. Шууд удирдлагын болон харьяа дэд байгууллага болох боловсролын яам мөн бусад субъектуудаас нэлээдгүй харилцааны дарамт ирдэг юм байна лээ. Энэ асуудлыг болооч битгий хөндөөч гэх юм уу. Наад зээл чинь чиний хар маанаас гарах гэж байгаа юм уу гэдэг юм уу. Гэх мэтлэнгийн төсвийн хөрөнгийн үр ашиггүй байдалд ингэж хандж байгаа нь иргэн миний тухайд магадгүй ажиллаж ирсэн энэ 23 жилийн хугацаанд ажиллаж ирсэн эзэмсэн мэрэгжилтэй маань ч холбоотой байх. 21 жил багшилсан үйл хөдлөлттэй маань ч холбоотой байх энэ ажлыг энэ хулгайг нүдэн ханаад өнгөрөх зарчимч надад алга байна. Харин тус асуудалд авилгатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалд явж байгаа хугацаанд хэргийн явц байдлыг прокурор зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд нийтэд мэдээлэхийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Тиймээс боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны зөрчлийг нарийн мэдээлэх боломжгүй байна гэсэн юм а. Хууль зөрчсөн үйлдэл болгон гэмт хэрэг биш гэдгийг ойлгоорой. Гэмт хэргийн өөрөө түрүүн хэлсэн дөрвөн шалгуурыг хангах ёстой. Энэний тулд бид мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тэгээд бид нотлох хөрөмтөнтэй үндэслэл шийдвэрээ гаргаад явна. Энэ санг хохирлгүй болох тал дээр болон сангийн хөрөнгнөөс албан тушаал эрх мэдлээ ашиглаад одоо өөртөө давуу байдал бий болгох хүмүүс бол хариуцлага тооцоолох асуудал дээр бид ажиллана. Тэгээд яг сан өөрөө 92 оноос хойш ажиллаж ирсэн гэж. Гэхдээ зөрчил нь яг аль үеэс ямар хүндээ хамаарахын хэрхэн яаж явагдсан бэ гэдг нь шалгалтынхаа явцад бүрэн дүүрэн тодорхойлох байгаа. Тэрээс одоо яг шалгаа явж байгаа юм дээр тэр зөрчилөнд хэдэн оноос байна, энэ зөрчилөнд хэдэн оноос байна. Тим хүний тэрийг хийчихье гэдгийг бид мэдээлэх бол боломж байхгүй. Боловсролын зээлийн сангаас хууль бусаар журам зөрчиж зээл авсан этгээдэд хариуцлага тооцсон тус санг хохирлгүй болгох нь чухал юм. Зээл авсан иргэдийн мэдээлэл ил болж байгаатай холбоотой иргэн төлөлт сайжирсан талаар холбогдох албаныхан мэдээлж байна.